За. Одоо тэгвэл яг саяны нөгөө хийсэн туршилтыгаа яг одоогийн өнцгөөс нь тайлбарлах гэж үзье л да. Одоогийн өнцгөөс нь тайлбарлах гэж үзье. За. PP гэсэн цэвэр удны ягаан цэцэгтэй буюу гомизигмот доминант бий юусан. Энийг гомизигт эвцэлсэнтэй эвцэлдүүлсэн. Тэгсэн чинь энэс одоо нөгөө шинж тэмдэг сална гэдэг маань одоогоор гамет үүсэх үйл явц гэхгүй. Гамет үүсэх. Нөгөө миоз 1, миоз 2 хуваагдлаараа. За. Энэ аллел болгон маань нэг хоромсом дээр байгаа. Нэг хоромсом дээр байгаа. Энэ аллел нэг хоромсом дээр нэг аллел гэсэн үг. Тэгсэн чинь миоз 1 болон миоз 2 хуваагдлын үүсдүнд энэ маань тус үрээр сална. Нэг хоромсом нэг эсэнд, нөгөө хоромсом нөгөө эсэнд буюу ийм гэсэн үг. Энэ тус үр нь нэг гамет. Энэ нас яг адилхан. Нэг жижигтэй ингээд салаад тус үр нь гамет гэсэн үг. За энэ нь бол өнөөгийн law of segregation гэсэн үг. Одоо тэрийг тайлбарлаад байгаа байхгүй. За тэгсэн чинь энэ хоёрыг энд одоо бодгал үүсгэхийн тулд энэс нэг юм ирэх ёстой шүү дээ. Тэгсэн чинь энэ дэгээ үүссэн юмнуудаас нь зөвхөн юу байгаа вэ гэхээр дандаа нэг л төрлийн гамет байгаа. Нөгөөдөгчдөөс ч нэг л төрлийн гамет болохоор ганц л төрлийн бодгал үүснэ гэсэн үг. Гетлозигот. За. Энэ эцэг ихийн бид нар одоо parent буюу P удам гэж нэрлэдэг. Энэ хоёрын дундаас гарсан эхний үр удмыг нь F1 үр удам гэж нэрлэдэг. Харин F1 үр удмыг өөр өөртөө нэвцэлдүүлэхэд энийг гарах үр төлөгийг нь F2 үр төлөв гэдэг. Тэнгүүд эндээс яасан бэ гэсэн чинь за энэ хоёр маань тус үлдээ нэг хоромсон байгаа тийм ээ. Тэнгүүд эндээс нэг бол ийм хоромсон, нэг бол ийм хоромсон болчих болно. Ийм хоромсонтой гамет гарчиж болно. За өөр нэг эс бас ингэж хуваагдаад эндээс том pt, эндээс жижигхэн pt ийм болчих. Тэнгүүд яасан бэ гэхээр энэ бодгол гарч ирэх хэрэгтэй тийм үү? Тус бүрээс нэгийг авах хэрэгтэй шүү дээ. За тус бүрээс нэгийг авах хэрэгтэй. Тэнгүүд энэ p2 нэгдлээд энийг энэ p2 нийлээд энийг энэ p2 нийлээд энийг энэ p2 нийлээд энийг үүсгэсэн байна. Тэнгүүд ингээ харсан чинь яг үхээр энэ бол ягаан шинжтэй чанартай. Ягаад тэгэхээр гомозигот доминант байгаа. Энэ бас адилхан ягаан шинж чанартай. Ягаад тэгэхээр гетлозигот болохоор. Нөгөөх нь гомозигот стеси болохоор цагаан. Тэг ингээ харсан чинь 3 ягаан нэг цагаан буюу нөгөө тушилтын тэр юмаа баталчихж байгаа юм. 3 ягаан нэг цэцэг. 3 ягаан нэг цагаан гарчнэ гэж. За тэгэхээр энэ онол нь одоо тэр туршилтын үйл явцтай одоо ингээд нийцж байгаа болохоор ерөөхдөө бол ямар ч сан буруу онол бол нэг биш юм байна. Зөв байж болох юм байна гэдэг итгэл төрж байгаа байхгүй юу? За. Тэнгүүт яасан бэ гэхээр бидэст одоо ингэж зураал байх хэцүү шүү дээ тий. Тэнгүүт яг уу гэхээр дараа нь панат григалд билүү гринал билүү панат гэдэг хүн пантын тор гэдэг зүйлийг одоо дэвшүүлсэн байгаа. Энэ нь болохоор зүгээр саяны хийсэн үйлдэлийг хялбархан болно. За яасан бэ гэсэн чинь ийм хоёр эсээс хоёр гамет үүсэж байгаа тийм ээ. Ийм гамет, эсвэл ийм гамет үүсэж байгаа. Тэгвэл яг үхээр энийг тороор хийчихээ л да. Одоо ингээд тосрын сая бид нар ингээд хооронд нь үзүүлээдсэн шүү дээ. Тэгэхээр энэ гаметийг ийшээ, энэ гаметийг ийшээ, энэ гаметийг ийшээ, энэ гаметийг ийшээ бичиж. Ингэж бичгтэй ихтэй 4 гаргасан панат маань. Ямар 4 байсан бэ гэхээр дээдлэлт нь нэрийг нь доотлолт нь эмийг нь бич гэдэг. Одоо л нөгөө өөр өөртөө нэвцэлж байгаа болохоор ямар ч тийм хамаагүй. Гэхдээ энэ нь 90 гэдэг чинь дохироос гарч ирсэн тэр гамет
Энэ нь өөр боловсрох орон дотор байгаа гамет гэсэн үг. Тэгж ойлгож болно. За тохироос ямар гамет ирж болох юм гэхээр том П эсвэл жижиг Б гэсэн гамет. Иймээс бас адилхан том П болон жижиг гамет. Жижиг П гэсэн гамет. Одоо энийг тусмарыг нэгээ биччихэнгүүт яг саяны нөхцөл байдалд хүрээлэн. Яасан бэ гэхээр энэ гурван маань яга. Энэ маань цагаан. Буюу адилхан 3 1-ийн харьцаатай гараад ирнэ. Саяны ингээд зурхыг планет маань ингээ хэлбэрчилсэн гэсэн үг. Энийг бид нар планетын тор гэж нэрлэдэг. Планетын тор. За эндээс яг уу гэхээр бид хэд маань юу гаргаж авсан бэ гэхээр онлоо ерөөхдөө бол ингээд ойлгочихж байгаа. За одоо энэ дээр ганц хоёр нэмэх одоо нэршлүүд нь юу вэ гэхээр за бид нар одоо pp энтергээл яриад байгаа шүү дээ. Гомозигот, гетерозигот тий. Тэр гомозигот аливаа байдгал гомозигот, гетерозигот байна уу гэдгийг юу гэхээр генотип нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр гений бүтлийг нь генотип гэж нэрлэдэг байгаа. Тухайн байдгал гомозигот доминант байна уу, гомозигот рецессив байна уу гэдэг нь генотип нь. Харин ягаан цэцэгтэй байна уу, цагаан цэцэгтэй байна уу гэдэг нь гадаад илэрэл буюу шинж тэмдэг нь түүнийг фенотип гэж нэрлэдэг. За тэгэнгүүт сая бид нар 3 F2 үрүүд маань 3 ягаан, 1 цагаан байна гэдсэн шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр нь 3 ягаан, 1 цагаан буюу 3-1 харьцаатай байна тий. Энэ харьцааг фенотипийн харьцаа гэж нэрлэдэг. Тик гэдэг юм би тий. Тип. Фенотипийн харьцаа. За тэгвэл фенотипийн харьцаа гэж байгаа юм чинь бас генотипийн харьцаа гэж байж болно шүү дээ тий. За тэгвэл бөөнөр генотипийн харьцааг нь гаргаж үзье. Энд доминант гомозигот 1 бий юу? Гетерозигот доминант 2 бий юу? Гомозигот рецессив 1 бий юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ? 1 ширхэг гомозигот доминант, 2 ширхэг гетерозигот, 1 ширхэг гомозигот рецессив буюу 1 2 1 гэсэн генотипийн харьцаатай байна гэж гаргаж иж болно. Хэрэв бид нар генотипийн харьцааг нь мэдчих юм бол эндээс шууд фенотипийн харьцааг нь хэлж чаддаг. Яаж вэ гэхээр энэ маань ягаан цэцэг, энэ маань ягаан цэцэг тийм үү? Энэ маань харин цагаан цэцэг. Тэгэхээр нийт хэдэн ягаан цэцэг вэ гэхээр 3 цэцэг. Нийт хэдэн цагаан цэцэг вэ гэхээр 1 цагаан цэцэг. Тэгэхээр 1 2-ыг нэмээд 3. Энэ нь 1 буюу 3-1-ийн харьцаатай байна. Энэ нь фенотипийн харьцаа. Өөрөөр хэлбэл бид нар генотипийн харьцаагаас фенотипо олж чадах юм байна. Гэхдээ фенотип нь мэдэгдсэн байхад генотипийг харин олж чадахгүй. Яг 100% олж чадахгүй. Зүгээр л тааж болно гэсэн үг. 3-1 гэдэг харьцаатай гараад ивэл энэ генотип нь 1 2 1 байж болох юм байна гэж тааж болно. Ойлгомжтой тийм ээ? За тэгэхээр сая л бид зөвхөн ганцхан төрлийн одоо шинж тэмдэгтээр хэллээ л да. Мендел маань нийт 7 шинж тэмдгийг тэр бууцгтмээр туршилсан байна. Ямар шинж тэмдгүүд гэхээр өндөр нам, ягаан цагаан, тэгээд цэцэг нь хажуу талдаа юу эсвэл төгсгөл дээр үү гэсэн. Үрэн шаруу эсвэл ногооно. Үрэн бөөрөнхий юу эсвэл үрчинхий юу. Тэгээд энэ шошин, ногооно, шаруу, шошин, гөлгөрөө, үрчинхий юу гэдэг. Ийм 7 шинж чанар. Зүүн талд байгаа бүх юмнууд нь цөмөөрөө доминант, баруун талд байгаа шинжүүд нь цөмөөрөө рецессив. За өнөөдрийн хичээлийн энүүгээр дуусгая. За бид хэд өнөөдөр Менделийн тэнгуут яасан бэ гэсэн чинь бид сая ингээд
сая бол ингээд шинж тэмдгүүдээ мэдчихлээ. Тэгээд онлоо баталчлаа тийм ээ. Онлоо баталчлаа. За тэгвэл одоо бид хэд юмыг бол гаднаас нь хараад ийм фенотиптэй байна гэдгийг бол мэдж чадна тийм ээ. Мэдж чадна. Ямар генотиптэй вэ гэдгийг нь мэдж чадахгүй. Тэгвэл аливаа биетийн бодгалын генотипийг нь олох тэр илийдчлэлтийг бид нар сонжих илийдчүүлэг гэж нэрлэдэг. Илийдчүүлэг. Буюу англиар бол test cross гэж нэрлэдэг. Cross. За жишээ нь за нэг ягаан цэцэгтэй ургамал байлаа тийм үү? Ягаан цэцэгтэй ургамал гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр нэг бол гомозигот доминант, нэг бол гетерозигот байж болно. Тэгвэл аль нь юм бэ? Цагаан цэцэгийг бол бид нар мэднэ шүү дээ. Цагаан цэцэг байх юм бол ганц л байх боломжтой тийм үү? Ганц л байх боломжтой. Тэгэхээр яг үг гэхээр ягаан цэцгээ бид нар ингээд ялгахын тулд энэ ягаан цэцгээ цагаан цэцтэй ингээд хэвцэлдүүлчихдэг. Энэ нь яаж байгаа вэ гэхээр хэрв энэ ягаан цэцэг маань гомозигот доминант байх юм бол энэ өөрөө хэвцэлдээд зөвхөн ягаан цэцэг л гарна. Хэрв энэ маань гетерозигот байх юм бол энэ нь за энэ дээр пенитент дээр зуръя л та. Дадлаг болох үүднээс те. За энийг нь эндээс усч нөгөө бид нар ирэмиг нь бол нэг хилээгүй болохоор. За ирэмиг яг хилэгдэх юм бол дээрээ ирнэ, доороо юм нь шүү дээ тийм ээ. За ингээд эндээс ийм байна гэж хэлж болно. Эндээс ганцхан төрлийн гамет л гарч иж болно. За тэгэхээр P ийм буюу юу гэсэн үг вэ гэхээр генотипийн хасцаа гетерозигот болон гомозигот хоёр маань нэг хасцаатай. За энэ бол генотипийн хасцаа. Фенотипийн хасцаа нь юу гэсэн үг вэ гэхээр хэдвэ гэхээр гетерозигот нь ягаан тийм үү? Гомозигот нь цагаан болохоор фенотипийн хасцаа нь бас нэг байна гэсэн үг. Энэ бол фенотипийн хасцаа. Ягаан болон цагаан нэг. За тэгэхээр энэ хоёр маань ялгаатай байна тийм ээ. Ямар ялгаатай байна гэхээр хэрв доминант бий байсан бол зөвхөн ягаан цэцэг гарах юм байна. Хэрв гетерозигот бий байсан бол ягаан болон цагаан нэг хасцаатай гарах хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр альва тэр бодгалыг гомозигот эцэсив бодгалтай эвцэлдүүлж яг ямар шинж тэмдэгтэй байна вэ гэдгийг нь гаргаад ирж болно. За энийг нь бид бүгдээрээ тест кросс буюу сонжих илийдчүүлэг гинэ. За өнөөдрийн хичээл маань үүгээр өндөрлөе. Дараагийн хичээл дээр яг үг гэхээр бид нар ганцхан шинж чанартай яриадсан бол дараагийн хичээл дээр хоёр шинж чанар буюу D гибрид рүү орох юм байна. За баярлалаа.